амьдралыг одоо гаргахаас зайлсхийгээ төгшөөгөөд ээж харагдаж байна. Зарим хоньны орчныхны маань амьдралд нь нэг тийм гинтийн үйл явдал болно гиндэ 9 сард. За эхлээд би яг 7 хүзрээ унгаагаатий. Тэгээд дараа нь хүзэр болгоныг тодорхойлуулъя. За ихтгэл үнэмшил жоохон алдарсан харагдаж байна. Шинэ боломж орж ирж байна. Санхүү дээр нь өнгөрснөө тавьж явуулж байна. За. Упс. Зэний хүзрүүд бүгдээ унахыг хүсэн учраас би аавъя. За сайн 8 сард нилээн одоо том зүйлүүд бас юм да таны амьдралд, хоньны орчныхны маань амьдралд. За ямар ч лээсэн хамгийн эхлээд амьдралыг харах өнцөгч нь ч юм уу, ер нь өөрийгөө харах өнцөг, яг амьдралын утга учир нь юу юм бэ гэдэг талаар жоохон тийм дүгнэлт ч юм уу, өөрийнхөө үзэл баримтлалыг гаргахаас зайлсхийгээд байсан юм байна л да. Тэгсэн чинь ертөнд таны зүг рүү ингэж нэг тийм гинтийн үйл явдал шийдэж гин. Одоо тэр нь болохоор заавал муу байх шаардлагагүй л дээ. Урд нь ерөөсөө харж байгаагүй өнцөг, бодож байгаагүй үзэл баримтлал тийм үү. Нэг гэсэндээ таны сэтгэлгээг тэлэх гэж, бодлыг чинь тэлэх гэж энэ зүйл болж байгаа юм байна. Болох юм байна 9 сард. Тэгээд яг нь таны одоо тий belief system буюу итгэл үнэмшлийн систем чинь тэр чигээрээ нуран унаад буцаад ингэж баригдана гэж юм л да. Буцаад ингэ шин одоо давхрууд үүснэ итгэл үнэмшил дээр чинь. Урд нь та одоо амьдралыг А гэдэг өнцгөөс хардаг байсан бол одоо энэ tower moment буюу энэ нөгөө цамхагийг бэлэгдэж байгаа тэр зүйл болсны дараа та өөрийнхөө амьдралыг зөвхөн А өнцгөр хараад зогсохгүй Б гэдэг өнцгөрч харах боломжтой гэсэн үг. Гэсэндээ энэ нь урт хугацаанд танд аюу ашигтай зүйл болж байна. Яг хуу тухайн үедээ хэсэгэн зур таны жоохон мэдрэмж чинь дотоод сэтгэлч чинь аюу таагүй мэдрэмж төрж магадгүй. Яагаад гэхээр ерөөсөө ингэж одоо expect хийгээгүй буюу хүлээж байгаагүй тийм хүлээлт үүсгээгүй нэг зүйл болчингууд чинь бид нар угаасаа гинтийн юм болоход айдас мэдэж байгаа. Энэ гинтийн юм одоо яаж урт хугацаанд үр дүн гарч ирэх болов гэсэн айдас бас байгаа шүү дээ. Тэгэхээр хэдий тэр хугацаанд яг тухайн үед айдас ч юм уу, эргэлдээ ч юм уу тийм мэдрэмжүүд байх боловч удаан хугацаанд, урт хугацаанд энэ нь яг үндэ бол таны тусын тулд юм а гэдгийг та ойлгоорой гэж хүсье. За нэг зүйлийн тал дээр итгэл үнэмшилдээ алдсан байна. Амьдрал чинь яг зөв замаар явж байгаа мó, буруу замаар явж байгаа мó ч юм уу те яг нэг л зүйл дээр ингэж ертөнцөөс юм асуугаад байна л да. Өөрийг чинь одоо Азийн од чинь хайчихсан юм шиг заримдаа зарим хоньны ордныханд маань санагдаад ээж магадгүй юм байна. За гал махбод харагдаж байна. Хонь, арслан, номын орд байх магадaltaй. Тий ерөнхийдөө л амьдралд ингээд яг урд нь штэ тэ та өөрийгөө жоохон хохирогчийн өнцгөөс харах гэдсэн байж магадгүй юм байна л да. Яг л надад ийм зохиолдод байгаа юм бэ. Бусад хүмүүсийн амьдрал зүгээр л байж ах чинь надад яг л ийм зохиолддیں۔ Би ямар муу юм хийсэн биштэй. Би мөрөөрөл явж байгаа штэ гэсэн жоохон нөгөө нэг өөрийнхөө хүрээлэн буй орчноос бурууга хаах гэсэн юм уу да. Буруут нэг олох гэсэн. Тэгтэл яг нь та өөрөөсөө илүү дотоод ертөнц рүүгээ өнгийж хараад өөрөөсөө буруу эхлэж хайхаа нь илүү зүйтэй гэж харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө бол одоо энэ модны хатан гэж байгаа л да. Модс гэх мод
одоо юу гэдэг саваа гэх юм уу да. Тэгэхээр энэ хатан маань ямар нэрээ заавал эмэгтэй хүн байх шаардлагагүй зүгээр айгүй тийм маш гал дүл ассан тий хаанч явсан гэсэн хүмүүсийн одоо харааны төвд байдаг. Тэгээд хийсэн сонголтныхоо төлөө тууштай явдаг нэг тийм хүн байна. Тэгээд юмыг эхлүүлсэн бол дуусталт нь ингэж зүтгэдэг. Маш их галтай, одоо нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой нэг тийм хүн харагдаж байна. Нэг би та бүгд маань гэж хэлнэ хоньны ордныхан маань юм байл гэж харагдаж байна. Тэгээд ер нь бол амьдрал дээр уул нь бол таны өгөгдөл чинь ийм хүн байгаа шүү дээ. Алуу тийм галтай, цогтой, зоригтой, гал дүл асалцсан тий. Тэгтэл жоохон ингэж амьдрах сонирхол ч юм уу, амьдралаас авах таашаал нь жоохон буураад байгаа юм уу? Тэрнээсээ үүдээд Аз хиймээр нархичихсан мэд. Ерөөсөө таны ертөнц нурууны чинь одоо арыг чинь даахгүй байгаа мэд тийм мэдрэмжүүд төрөөдөөс юм байна л да. Ер нь одоо төрж байгаа юм байна хоньны ордныханд маань. Тэгэхээр яг мэдрэмж гэдэг угаасаа төр зүрийнх учраас яг одоо энэ сэтгэл хангалуун биш байгаа мэдрэмжийгээ утгагүй орхин явна гэдэгт би итгэж байна та бүхэндээ. Тэгээд илүү одоо сэтгэлийг чинь хангалуун байлгах, илүү таны баяр баясгалантай байлгах зүйлүүд рүү явна гэж бодож байна. За тэгээд энэ шинэ боломж орж ирж байна таны амьдралд. Энэ болохоор шороо махбодтой хүн бас бийж магадгүй. За энэ талаар илүү тодорхойлуулъя. Тэгээд бас өнгөрснийгөө тавьж явуулж байна. Өнгөрсөн таагүй зүйл болсон. Тэгээд энэ зурган дээр харж байгаа бол энэ хүн ингэж одоо давлгаатай уснаас илүү долгион ус руу ингэж явж байгаа. Тэгэхээр таны сэтгэл дотоод ертөнцөд арай илүү одоо савлгаатай байж яснаа. Одоо юу гэдэг нь те одоо арай баланстай болж эхэлж байгаа. Одоо юу илүү дүлгөөн болж эхэлж байгаа гэж харагдаж байна. Тэгээд урд нь өөрийгөө ингээ буруутгаад исэн юм байна л да амьдрал дээрээ. Одоо юу гэдэг нь харамсал маш их байна. Яа би яах гэж тийм юм хийвэ гэдэг ч юм уу те. Өнгөрснийхөө сонголтууд дээр айгүй их. Одоо жишээлх юм бол өнгөрсөн та нэг сонголт хийсэн чинь тэр нь алдаа байсан бол тэр алдаан дээрээ харамсаад ч юм уу те. Нэг тэгээд исэн байна. Тэгээд энэ дээр хандаж хэлгээд нөгөө бид нэр алдаа гаргаж хийж юм сурдаг учраас бити өөрийгөө хатуугаар дүгнэж гэж хэлье. Угаасаа таны тулж байгаа амьдралыг танаас өрхийн ч ойлгохгүй учраас зөвхөн таал өөрийгөө ойлгож тэ. Тэгэхээр тухайн мөчөд таны яагаад тийм сонголт хийснийг та өөрөө ойлгох учраас яагаад өөрийгөө ингэж гим одоо юугдүүлээ өөрийгөө гим буруутан болгоод яагаад өөрийгөө хайрлах байгаа юм бэ гэж гарч ирж байна. Тийм ч учраас нараас нь self love буюу өөрийгөө хайрлах энергийн карт гарч ирж байна. За тэрний юуны өмнө гэхдээ бид бүгдээрээ энэ шинэ боломж орж ирж байгаа хүзийг тодорхойлуулъя. За охин тэнгэрүүд маань энэ хоньны ордныханд маань 9 сард амьдрал нь ингээд шинэ зүйл хаалга төгсөж байна. Энэ яг юутай холбоотой юм бол санхүүтэй холбоотой юу, карьертэй холбоотой юу, хайр дурлалтай холбоотой юу, эрүүл мэндтэй холбоотой юу, тэр талаар мэдээлэл өгөөч. За night гэдэг нь night-а тодорхойлохоор ч надаа айгүй тийм таны сэтгэлийг гжигдэх нэг тийм юм болж байна л да. Нэг тийм анхаарал хичээгээд ингээд татах нэг тийм зүйл. Нэг тийм хүн байна. Очлаараа олноороо гарсан хүч байхгүй байгаа. Тийм болохоор шүү дээ таны босс, менежер ч юм уу хэрвээ карьер дээр бол босс менежер байх магадaltaй насаар ах хүн байна. Эсвэл албан тушаалаар ах нэлээд хариуцлага үүрэх чадвартай өөрийн гэсэн бизнестэй ч байж магадгүй. Үхрийн ордных, хоньны ордны, үхрийн ордных, охины ордных, материйн ордных байх магадaltaй. Энэ хүнтэй холбоотой нэг зүйл орж ирж байгаа юм. Энэ хүн таны гэр бүлийн гишүүн байх магадaltaй. Эсвэл ажил дээр ч хамт ажилладаг хүн байх бас магадaltaй. Тэгэхээр танаас илүү өндөр position буюу одоо ажлын туршлагаараа илүү
албан тушаал бас танаас дээгүүр хүн байна. За энэ хүн биш дээ. Ерөнхийдөө бол альва зүйл дээр хандахдаа тийм харилцан адилгүй хандаад идэм үү? Танд жоохон тийм яг харилцан адилгүй танд ханддаг ч юм уу? Тэр нэг заримдаа танд их ажил өгөөд бусад хүмүүс бага ажил өгдөг ч юм уу? Ямар ч лсэн тийм харилцан адилгүй баланс наадагцсан. Одоо жинлүүр дээр ингээ хоёр юм ингээд одоо хэмжих гээд тавихад нэг талдаа илүү хүнд байхыг одоо монголоор юу гэдэг unbalanced гэдэг чинь баланс наадагцсан юм тэнцүү биш гэх юм уу? Энэ хүний зүгээс тусламж айгу бага ярдагч байж болно. Тусламж бараг ирдэггүй. Тэгээд тэгсэн мөртлөө энэ хүн болохоор танд яг үнэн сэтгэлээсээ ханддаг гэдэг хүн. Энэ хүний зүгээс тань руу контакт юм уу, мессеж, дуудлага гэдэр үүсгэдэг үү? Жохон ингээд харьцсан байж байгаа. Тэгээд хүчин мөхс юм шиг санагддаг заримдаа энэ хүн. Тэгээд энэ хайр дурлалын талбартай холбоотой болов уу? Эсвэл карьерийн талбар дээр юм уу, гэр бүлийн талбар дээр юм уу, тэрний тодорхойлж өгөөч. Дахиад Knight of Pentacles гарчих юм. Шинэ боломж. Тэгэхээр яг энэ хүн таны амьдралд шинэ боломж авчрахад тусалж байж магадгүй юм л да. За би өөр нэг картаа тодорхойлуулахыг оролдъё. Please clarify the Knight of Pentacles буюу энэ хүсэл тодорхойлж өгөөч. Family room, гэр бүлийн гишүүн байж магадгүй. Family room гарч ирж байгаа учраас за тэгээд өөр нэг өдөр үнсээ шүү сайн хүүхэд гарч ирж байна. Зарим нэг хоньны орчныхан маань хүүхэдтэй болохыг хүсэж байгаа юм болов уу? Эсвэл хүүхэд шиг гинэн цайлган сэтгэлтэй санаатай байж магадгүй л дээ. Эсвэл аль хэдийнэ ийм нэг хүнтэй амьдрал зохиогоод хүүхэдтэй болчихсон юм уу? За ямар ч байсан энэ хүн таныг айгүй хүндэлж харцдаг юм шиг байна. Таны үн цэнийг мэдэрдэг тийм хүн байна. Тэгэхээр аль хэдийнэ энэ маань романтик харилцааны дээр л болоод явчих боллоо шүү дээ. Яг ажил дээр бол биш, романтик харилцаан дээр. Тэгэхээр зарим нэг хоньны орчныхан маань ийм шороо махбодтай хүнтэй гэр бүл зохиогоод тэр хүнээсээ хүүхэдтэй болсон юм шиг байна. Тэгээд эсвэл ийм хүнтэй амьдрал дээр нь одоо орж шинээр хайр зарлалж орж ирээд гэр бүл зохиогоод хүүхэдтэй болох магадaltaй гэж үзэж байна. Хэрвээ та ганц бий бол за ташрын дэлгээ дахиад энэ маань ерөнхийдөө учраас хүн болгоны амьдрал таарахгүй шүү дээ. За ямар ч лээсэн хайр дурлал дээр шинэ хүн орж ирж гин. Шороо махбодтай тэгээд өөрийнхөө хүчинд итгэдэггүй ч юм уу хүчээ жоохон ингэж эргэлздэг. Тэгээд контакт үүсгэхээс төрүүлж контакт үүсгэхээс зайс гэдэг нэг тийм хүн байна. За цаашаага үргэлжлүүлээд мэдээлэл автгая. За 9 сард бол миний харж байгаагаар нэлээд ахицтай, дэвшилттэй сар ирж байна. Өөрийгөө хайрлна гэдэг урлагт аягүй суралцах юм байна. Тэгээд өмнөх шарах, сэтгэлийн шарах юм уу, бие махбодын шарах юм уу, эрүүл мэндийн шарах ч юм уу. Ямар ч лсэн сэтгэлийн шарах чинь ингэж эдгээгдэж जैन өөрийгөө хайрласнаас болоод за тэр талаар илүү мэдээлэл өгөөч. Яг энэ ингэж өөрийгөө хайрлаж сэтгэлийн шархаа эдгээснээс яг ямар ирээдүй 9 сард харагдаж байна. Таны оюун ухаан чинь цэлмэг тэнгэр шиг тийм уужим юмыг айгүй одоо яг сайхнаар харна, тунгалгаар харна гэсэн үг. Ямар ч нэгэн таны оюун ухаанд чинь ямар нэгэн тийм юм байхгүй. Одоо юу гэдэг үйл байхгүй гэсэн үг. Ойлгож байна уу? Үйл манан байхгүй. Заримдаа бидний оюун ухаанд мананцчаараа бид нэр зөв сонголтоо хийж чаддаггүй штэ. Юмыг яг сайн тод харахгүй байгаа учраас тэгэхээр өөрийгөө хайрлаж эхлээд өнгөрсөн шархаа тавьж явуулаад одоо илүү долгионтой уснаас илүү одоо намуухан дүлгөөн ус руу ертөнц чинь сэтгэл санаа чинь шилжих тусам
улам илүү амьдралын утга учирыг мэдэрч өөрийнхөө үн цэнийг мэдэрч тэгээ дээрээс нь оюун ухаан чинь хурцлагдана л гэж гарч ирж байна. Илүү одоо ухаалаг болно гэсэн үг. Ухаантай мэрэгэн цэцэн болно гэж гарагдаж байна. За Three of Cups таашаа харж унлаа шүү. Ace of Wands. Тэгэхээр яг зарим хоньны орчныхан маань найзуудтайгаа гарч ороод одоо юу гэх юм парти ч юм уу жоохон тийм өөрсдөө шоудах ч юм уу нэг тийм юм байдаг ч найзуудтайгаа гарч ордог. Тийм юмнаас жоохон сонирхолтой буурчихсан байж магадгүй. Илүү өөр төрөө анхаарат гэж юм л та. За тэгээд хоньны орчныханд маань хандаж ямар зөвлөгөө 9 сард өгөх вэ? Охин тэнгэрүүд минь. Тэдэнд хандаж зөвлөгөө хайрлаач. Хин нэгэнтэй үйл ойлголцол явагдсан юм уу? За ямар ч байсан хин нэгэндээ хэрэлдчихсэн юм шиг байна. Хоёр сонголтны дунд гацчихсан байжгаад аль сонголтоо хийхээ мэдэхгүй байжгаад тэгээд хин нэгэндээ үйл ойлголцол явагдаад одоо хин нэгэн хүнтэй та контакт үүсэхгүй байна. Тэгээд ямар ч контакт үүсэхгүй байна. Зөвлөгөө гэсэн чинь яагаад өөр хүний талаар мэдээлэл ороод ирв? Knight of Wands, King of Page of Pentacles таашаа гарч ирлаа. Тэгээ уул нь бол энэ хүнтэй харилцах юм уу, энэ хүнийг хүсэмжилж байгаа гал дүл дотроос маш их байгаа ч гэсэн тэрийгээ жоохон дараадж байгаа юм шиг харагдаж байна. Тэгээд энэ хүн шинэ боломж өгөхгүй гэж хүсэж байгаа юм уу? Тийм үйл ойлголцсны хэрүүл маргааны тийм энерги байна. Эсвэл ажил дээрээ бас хин нэгэнтэй ингэж үйл ойлголцол явагдсан байж магадгүй. Тэрнээсээ болоод тэр хүнээс арай жоохон зайгаа бариад байгаа юм уу тийм. Таны талаар хин нэг айгу муу хэлсэн байх магадaltaй л да. Одоо өөр нэг хүмүүст ингэж ам дамжаад муу мэдээлэл өгсөн байх магадaltaй. Тэрнээсээ үүдээд үйл ойлголцол явагдаад жоохон гомдсон ч байж бас байж магадгүй. Нөгөө нэг Ten of Swords гарч ирж байгаа учраас. За зөвлөгөө өгөөч. 9 сард ямар зөвлөгөө өгөх вэ? Хоньны орчныхан байна. Мэдээлэл авчирч байгаа охин хэрүүдэд маш их баярлалаа. Олноор унсан картыг авахгүй байгаа шүү. За шинэ боломж орж ирж байгаа. Тэрийг ингэж гар тасан хүлээж аав. Эзэн хааны энерги байна. Эзэн хааны энерги чинь ер нь өгөөд аваад хүчрхэгжих, илүү хүчтэй болохыг бэлэгддэг. Тэр маань доош гарч унсан учраас уул нь таны дотор ч юм шүү дээ тийм айгу хүчтэй хаан чотсон гэсэн бие дагаад явах чадвартай тийм потенциал чадвар байгаад байтал тэрийгээ жоохон ингэж нээж гарахгүй байгаа мó. За ямар ч лээсэн 9 сард энэ таны хүчтэй болгох тэг хүчийн чинь улам танд өөрт чинь мэдрүүлэх үн цэний чинь улам өөрт чинь мэдрүүлэх тийм боломжууд орж ирж байна гэж байна. Тэг тийм учраас бити юундч бити эргэлц гэж ах шиг байна. За шоо ямар мэдээлэл өгөх вэ охин тэнгэрүүд минь. Олноор унсан картыг авахгүй байгаа шүү. Охин тэнгэрүүдэд маш их баярлалаа. New Page of Swords таашаа харж унлаа. Одоогийн байрлалаар нэг тийм хүчтэй хувьсал өөрчлөлт бол 9 сард харагдахгүй байна. Гэхдээ яг хөө тэглээгээд энэ мал муу зүйл биш. Ерөнхийдөө бол хэвийн нэрэл 9 сард бол амьдрал чинь хэвийн нэрэл өдөр тутамд автагддаг үйл явдлаараа л явах нь тэглээгээд ямар ч үр бүтээлгүй ч юм уу одоо юу гэдэг хүмүүстэй өөрийнхөө амьдралыг харьцуулахаасаа бити харьцуулаасаа гэж би хоньны орчныхандаа хүсье. Таны амьдрал угаасаа хамгийн өвөрмөц амьдралтай бусад хүмүүстэй харьцуулшгүй цор ганц амьдрал штэ угаасаа цор ганц бие цор ганц ам тань дахиад та дахиад автагдахгүй учраас
зүгээр л өдөр болгоо өөрийгөө таашаагаал, өөрийгөө happy байлгаал тий. Гэхдээ аз жаргалтай байна гэдэг угаасаа амьдралын утга учир биш шүү дээ тий. Тэгэхээр хүн болгоны амьдралын утга учир өөр байгаа. Тэгжээж амьдрал баялаг болдог учраас өөрөөхөө амьдралын утга учирыг улам илүү нээж, улам илүү өөрийгөө мэдрэх, хүчийг мэдрэх боломжууд 9 сард онгогдож ийн гэж юм. Тэгээд түрүүний дээр үйл ойлголцол явагдсан хүнтэй буцаад одоо юу гэдэг нь харилцаагаа сэргийх бас боломжтой байж магадгүй л дээ. Зарим нэг хүмүүс маань тэр найзтайгаа буцаад нэг уулзчих юмсан ч юм уу тий. Тэр менежераагаа буцаад нэг харилцаа тогтоох юмсан ч юм уу, нэг тийм хүсэлтэй байж магадгүй зарим хань орчныхан маань. За тэгээд энэ маань ерөнхийдөө байсан учраас таарсан хүмүүст нь хандаж хэлэхэд хэрвээ асуулт байвал доор комментэнд бичиж үлдээгээрэй. Тэгээд шинээр үзэж байгаа subscribe-уудаа маш их баярлалаа. За хоньны орчныхандаа хандаж нэг trinket сонгоё. Зүрх гарч ирж байна. Ирвэхээ гарч ирж байна. Цасан ширхэг гарч ирж байна. За зүрх гарч ирж байгаа мэдээж хайр дурлалтай холбоотой шүү дээ тий. Гэхдээ хайр дурлалын хамгийн чухал хайр дурлал бол бидний өөрийгөө хайрлах хайр байдаг. Тэгэхээр өөртөө жоохон хайрлаад өөртөө үнцнийг илүү мэдрээд яваач. Өөрийгөө байгаагаар нь хүлээж авах гэсэн утгатай. Тэгээд ирвэхээ гарч ирж байгаа нь өнөөдрийг хүртэл таны тусгасан одоо хүс, тусгасан нулимс тэр бүгд чинь өнөөдрийн таны үзэсгэлэнтэй ирвэхий болгоход жишээ нь тусалсан юм аа. Тийм учраас алдаа болгон ч үнцэнтэй байсныг сан. Тийм учраас өөрийгөө бити буруутгах гэсэн үг. Тэр тасан чирхэг гарч ирж байгаа нь одоо ингэж үйл болохоор бид нэр гараад өсөө цас гарны алган дээр унтгаад тасан ширхэг маш амархан хайлдаг штеп. Мөн тэр үн шиг одоо байгаа чинь амьдралын чинь цаг хормооч бүхэн одоо маш үнцэнтэй. Тийм учраас бити ирээдүйдээ санаа зовоод бити өнгөрсөндөө амьдраад одоотой амьдраад одоогийнхоо хорон мөч буухныг энэ цасан ширхэг мэд үн цэнийг хайрлаж одоо үн цэнийг мэдэрч ингэж талархаж амьдрах хэрэгтэй байна гэж 9 сард хоньны орчныхандаа зөвлөж байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл бүр баяртай хоньны орчныхандаа амжилт хүсье.